магистр, доктор, бакалаврын ялгааны талаар их асуулт асуудаг. За жишээлбэл магистрт ороод хэдэн жил сурдгийн ч, за хичээл нь юу ямар хөө байдгийг ч гэдэг юм уу те. Ороод яг юу гэдгийг лекц ихтэй байдгүй, хичээл ихтэй байдгүй гэх мэтчлэн магистрийн талаар ойлголт аягүй багтаа хүмүүс бас байдаг. Тийм асуултууд бас ирдэг учраас магистр, бакалавр, доктор. За энэ гурван ер нь ялгааны талаар жоохон хялбархан тайлбар өгье гэж бодлоо. За нэгдүгээр гэх юм бол их сургуулиуд бакалавр, магистр, докторыг энгийн нэршлэр бол B1 гэдэг нь болохоор бакалаврын 1-р курс, B1, B2, B3, B4 гэд бакалаврын 1-ээс 4-р курсыг B1, 2, 3, 4 гэж нэрлэдэг. За эсвэргээр магистрыг болохоор M1, M2 гэж нэрлээд докторыг болохоор D1, D2 гэд нэрлэдэг. Хамгийн ихний ээлжинд магистр, докторыг ялгахын тулд ингэж энэ нэршлэр нь ялгахад их хялбар байдаг. За аль эсвэл зарим сургуулийн хувьд гэх юм бол D1-ээс D4 хүртэл ч юм уу те, D1-ээс D5 хүртэл энэ бичсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр D1, 2 нь болохоор магистр байгаад тэгээд 3, 4, 5 нь болохоор доктор. Өөрөөр хэлбэл 5 жилийн докторийн курс гэсэн маягийн тийм бас програмтай сургуулиуд бас байдаг. Гэтэ ерөнхийдөө бол ихэнх сургуулиуд M1, M2, магистрийн 1, магистрийн 2, докторийн 1, докторийн 2 гэсэн ийм байдлаар сургуулаа бол ялгаад явдаг байгаа. За тэгээд бакалаврт бид нэр юу хийдгийг бол маш сайн мэднэ. За бакалаврын 1-р курст орохоор бид нар болохоор ерөнхийдөө хичээлээ үзээд, за 2-р курст орохоор онлайн хичээлүүдээ үзэж эхэлдэг. За 3-р курст оронгуудаа онлайн хичээлээ гүнзгийрүүлээд дадлага хийгээд, тэгээд 4-р курстээ болохоор судалгаагаа хийгээд, дадлагын талингаа бичээд, дипломын ажлаа бичээд ингээд төгсдөг. Бакалаврын 4 жил бол ийм маягаар явдаг те. Манай Монголын зарим сургуулиуд төгсөлтийн ажил, дипломын ажил гэж бичдэггүй. Зөвхөн шалгалт өгөө төгсөх юм уу те. Тийм сургуулиуд бас маш их байдаг. За миний бодлоор бол энэ систем бас зарим талаараа бас буруу юм шиг санагддаг. Яагаад гэвэл судалгаа хийнэ гэдэг маань хүмүүс тодорхой бодиттой мэдээлэл төр тулгуурлаад шийдвэр гаргах, аливаа зүйлд нухацтай хандах, за дээрэс нэг академик бичгийн чадвар ч гэдэг юм уу те. Бичиг хэрэгтэй харьцах чадвар ч гэдэг юм. Тийм чадварууд хүнд суудаг. За тэгэхээр ихэнх сургуулиуд диплом бичихгүй шууд төгсгчхөөр энэ тухайн сурагчид цаашдаа магистраар суралцах ч юм уу те. Ажлын байран дээр гараад бичиг баримттай ажиллах ч гэдэг юм уу. Ийм чадварууд нас тутмаг. За аль эсвэл нийгэм дээрх, аль эсвэл SNS, сошиал дээрх аливаа мэдээлэлд нухацтай хандах чадвар ч гэдэг юм уу. Их сурвалжийг нь сайн судлах ч гэдэг юм уу. Тийм чадварууд бас султай болчдөг юм шиг миний хувьд бол бодогддог юм аа. Тийм учраас ихэнх сургуулиуд бүх оюутнуудаа дипломын ажил бичүүлээд төгсгөөсэй гэж тэгж бас боддог байгаа. За тэгэхээр яриан дээргээд оръё. Бакалавр болохоор ерөнхийдөө B1, B2, B3, B4 гэж байгаад. За тэгэхээр бид нар бол бакалаврыг бол ерөнхийдөө хичээл хийгээдээ дуртай онлайн хичээлээ судлаад дуртай мэрэгчлээ эзэмшээд төгсдөг. Ихэнх тохиолдолд багш нар хичээл заагаад бид нэр тэр сурсан мэдсэн юм шалгалтаараа багш нартай шалгуулад ийм маягаар явдаг те. Эсвэргээр магистр яадаг вэ гэхээр за магистр M1, M2 гэж энгийн нэрчлэлээр ингэж нэрлээд нэр өгöd байгаа те. За магистрийн хувьд юм бол эхний 1-р курстээ бол онлайн суурь онлуудаа үздэг. За жишээлбэл бизнесийн удирдлагаар суралцж байгаа бол бизнесийн удирдлагын суурь онлуудаа 1-р курстээ үзээд явна. За тэрнтэй давхар 1-р курстээ за эхний семестртээ хөвчлийн судалгаа хийхийн тулд шаардлагатай тэр судалгааны арга барилууд, судалгааны төлөвлөгөө бичих арга барилч гэдэг юм уу те. Тиймэрхүү хичээл судалгаа хийхэд шаардлагатай тийм хичээлүүдээ бас эхний семестртээ аль эсвэл эхний курстээ үзээд явдаг. За манай сургалтын хувьд ч гэсэн судалгаа хийхэд шаардлагатай бүх хичээлүүдийг бас ордог байгаа. Тэгэхээр магистрийн хувьд юм бол эхний курстээ онлайн хичээлүүдээ үзээд тэрнээ давхар судалгаа хийхэд шаардлагатай хичээлүүдээ бас үздэг. За тэгээд 2-р курстээ орохоор яадаг вэ гэхээр мэдээж 1-р курстээ үзсэн онлайн хичээлүүдээ илүү гүнзгийрүүлээд лавчруулад суралцаад явна. За 2-дугаарт гэх юм бол судалгаагаа хийж эхэлдэг. За 2-дугаар курстээ орохоор яг судалгаан дээрээ төвлөрөөд судалгаагаа хийгээд явдаг байгаа. За судалгаа хийгээд бол зарим сургуулиуд бол шууд 1-р курсээсээ эхний семестртээ сая хэлсэнчлэн тэр бичих арга барил судалгаа хийхэд шаардлагатай мэдлэгүүдийг заагаад тэгээд шууд их 1-р курстээ Syncokin Cube өмнө судлагдж байсан судалгааны сэдвүүдээ цуглуулж уншаад тэгээд шууд ингэ судалгааны ажилдаа ордог. За зарим сургуулиудын хувьд гэх юм бол за ялангуяа бизнесийн удирдлагч гэдэг юм уу бас бусад сургуультай харьцуулах юм бол хитрхи онол талдаа биш, практик талдаа бас хичээлүүд орох шаардлагатай. Тийм мэргэжлүүдийн хувьд гэх юм бол ер нь бол 2-р курсээсээ судалгаагаа эхлээд явдаг байгаа. За тэгэхээр эндээс харж болно. Бакалаврт бид нэр яадаг вэ гэхээр хичээл хийхийн тулд бид нэр бакалаврт ордог. Багш нар хичээл заана. Тэгээд бид нэр тэрийг суралцсан, шалгалт өгнө. Ийм байдлаар мэргэжил тэгээд дадлагт гараад тэрийг яг практик дээр нэг хэрэгжилж үзээ. Тэ иймэрхүү байдлаар явагддаг. Магистрийн хувьд яадаг вэ гэхээр би дагаад судалгаа хийдэг талаасаа бакалавртай харьцуулах юм бол өөр тал нь байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл
бакалавр бол одоо бинкэ сүрэ токоро буюу одоо хичээл хийх газар, магистр бол гинки сүрэ токоро буюу одоо судалгаа хийх газар. Ийм ялгаатай байдаг ахнаа. За хичээлээ ч гэсэн магистр бол харьцангуй хичээл багтай, бакалавртай харьцуулах юм бол өөртөө тухайн судалгаа хийхэд шаардлагатай зөвхөн хичээлүүдэд сонгоод л явдаг байгаа. За ийм ялгаатай байдаг байгаа. За докторийн хувьд яадаг вэ гэхээр илүү одоо магистраас илүү гүн гүнзгий судалгаа хийх шаардлагатай байдаг. За тухайн судалгаагаараа олон улсын эрдэм шинжилгээний ажилд оролцох. За тэгээд судалгаагаа нийтлүүлэгч гэдэг юм уу те. За дээрэс нь судалгаа хийж байгаа профессоруудынхаа судалгаанд туслах, за эсвэл магистрийн хичээл орох гэдэг юм уу те. Шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулах, шинжлэх ухааны салбарт өөрийн хувь нэмрээ оруулах гэсэн ийм одоо ялгаатай байдаг байх нэ. За дараагийн бичлэгээр уулзцгаая. Энэ удаагийн бичлэгт маань анхаарал хандуулсанд маш их баярлалаа.